Энэ удаагийн тэргэл сар маань ерөнхийдөө бол нэлээд онцгой тэргэл сар болж байна. За 6 дугаар сарын бичлэгээ үзсэн хүмүүс маань ерөнхийдөө бол мэдж байгаа болов. Яагаад вэ гэх юм бол тухайн өдөр материйн ордон дээр тэргэл сар гарахаас гадна буд гариг маань мэлхийн ордон дээр ухрах хөдөлгөөн хийж байгаа. За тэгээд түүнээс гадна бархасад гариг буюу өсөлт хэлэлт ад завшааныг илэрхийлдэг гариг маань мөн Арслангийн орд руу орж байгаа давхцсан маш олон үйл явдлууд болж байгаа. За энэ бичлэг дээрээ бол 6 сарын 30 тохиож байгаа зөвхөн материйн ордны тэргэл сарны тухай та хэдтэй тайлбарлаж өгье. За мэлхийн ордон дээр болох будын ухралтын талаар та хэдтэй тусдаа бичлэг тун удахгүй оруулж өгтөл та хэд маань төр хүлээж аваарай. За түүнээс гадна бархасад гараг маань өөрөө Арслангийн орд руу орж байгаа нь бидэнд бүтэн жилийн хугацаанд одоо нөлөөлөх том гарагийн хөдөлгөөн шилжилт учраас бас тусдаа бичлэг болж орох болно. За тэгэхээр та хэд маань тэр бичлэгүүдийг маань үзмээр байвал subscribe дарахаа мартаоцай. За тэгэхээр материйн ордны тэргэл сар ерөнхийдөө бол тэргэл сар гэдэг маань бид нар шинэ сараар эхэлсэн байсан зүйлсийнхаа үр дүнг харж байгаа. За тэгээд шинэ сараар одоо тарьсан, суулгасан үр дүнгээ хардаг оргил үеуд байдаг бөгөөд бүх зүйл бидэнд ичлэгдэг, тодорхой болдог. За түүнээс гадна бид ямар нэг зүйлийг хараад ухаарад тавьж явуулдаг, сулладаг үеуд байдаг. За тэгэхээр энэ удаагийн тэргэл сар маань болохоор өөрөө материйн ордонд болж байгаа. За өөрөөр хэлбэл нар маань мэлхийн ордонд байгаад сар маань яг тухайн чартныхаа эсрэг талд буюу материйн ордонд байрласан байгаад байгаа. Энэ хоёр хоорондоо эсрэгцэл үүсгэж байгаа үеийг тэргэл сар гэж хэлдэг. За тэгэхээр мэлхий бөгөөд материйн ордны тэнхлэг маань өөрөө онцлог нь юу байдаг вэ гэх юм бол мэлхийн орд өөрөө гэр бүл сэтгэл хөдлөл за бидний сэтгэл зүйн дотоод амар амгалан аюулгүй байдлыг илэрхийлдэг. За түүнээс гадна гэр орон бид бусдыг нөгөө халамжлах байдал, за сэтгэлийн илүү эмзэг байдал, ямархуу газар ямар зүйл хийж иж тайван байдаг вэ гэдэг зүйлсийг илэрхийлж идэг. За тэгвэл материйн орд болохоор өөрөө биднээс ажил карьер, мэрэгжил, үүрэг хариуцлага, амжилт, за үгүй бол илүү нөгөө төлөвсөн ухаалаг байдлыг, за сахилах батыг, хөдөлмөрийг ямар нэг зүйлд нөгөө хил хязгаар тавихыг за үгүй бол танаас гарсан бүтээж байгаа зүйлсийг ерөнхийдөө бол асууж идэг. За тэгэхээр энэхүү тэргэл сар нь болохоор амьдралаа авч явж чадж гинэ үү үгүй бол амьдралдаа чирэгдээд нү гэдэг асуултыг ерөнхийдөө бол биднээс тавьж байгаа гэсэн үг. За бид ерөнхийдөө бол хариуцлагатай байгаад гинэ үү үгүй бол магадгүй хит их зүйлийг ганцаараа үүрээд байна уу гэдэг байдлаар одоо тэрнийхээ үр дүнг бүхэн өөрөө өөрийнхөө амьдралыг натаалж артан тухайн юмнууд нь хаана болж байгаа, ямар гаригуутай холбоос үүсэж байгаа гэдэг дээрээс хамаарат харах болноо. За тэгэхээр орд болгоо ерөнхийдөө бол одоо өөрийн гэсэн сайн илрэлтэй, муу илрэлтэй байгаад идэг. За та хэд маань ерөнхийдөө бол тодорхой хэмжээгээр ордууд сонирхдаг, астролог одоо орон зурхаа сонирхдаг учраас энийг тодорхой хэмжээгээр өөрсдийнхөө амьдралд ч гэсэн анзаарсан байгаа болоо гэж бодож байна. За жишээлбэл мэлхийн ордны хүнтэй нэг удаа уулзлаа гэж бодоход зарим нь болохоор амар тийм бусдыг сайн халамжилж чаддаг. За тэгээд өөрөө өөрийнхөө сэтгэл хөдлөл мэдрэмжийг ч гэсэн айгуун сайн ойлгодог. За хүмүүст одоо ийм дотн мэдрэмж төрүүлж чаддаг хүмүүс байдаг бол зарим нь болохоор илүү сэтгэл хөдлөл мэдрэмжээ удирдах чадахгүй түүндээ автчихсан байгаад идэг. За тэгээд илүү эмзэг байгаад идэг ийм талууд байгаа даа. За гэтэл материал ордны илүү одоо сайн зан чанарууд илүү одоо өндөр илэрлүүд гэх юм бол юмд илүү сахилга баттай байдаг. За тэгээд хил хязгаараа одоо зөв үедээ зөв цагтаа тавьж чаддаг. Урт удаан хугацаанд нэг зүйлийн төлөө тууштай байгаад хөдөлмөрлөөд ямар нэг одоо бодиттой зүйлийг бий болгож чаддаг. За түүнээс гадна юмд хандахдаа ч гэсэн илүү одоо нас биед хүрсэн хүн шиг төлөвшөл бодолтой ухаалаг хандаж чаддаг. Сахилга баттай байдаг зан чанарууд байдаг бол сүүдрийн тал буюу одоо юм илүү асуудалтай талууд нь гэх юм бол юмд хит хатуурхах заагүй бол ганцаараа бүхнийг өөрөх сэтгэл хөдлөлөө илүү дарж амьдрах заагүй бол магадгүй амжилтаар өөрөө өөрийнхөө үн цэнийг хэмжих за тэгээд бусдаас ч гэсэн магадгүй тусламж хүсч чадахгүй байгаад ганцаараа тэр бүх зүйлийг хийх гэж ерөнхийдөө олж хардаагаад идэг. За гэтэл энэхүү тэргэл сар ерөнхийдөө бол яг тухайн сүүдрийг илүү тодтогч гаргаж ирэх болов гэж харж байна. За тийм учраас ерөнхийдөө бол энэ тэргэл сарын үед сүүлийн үед ерөнхийдөө бол өөртөө одоо хит их ачаа үүрж исэн сэтгэл хөдлөл мэдрэмжээсээ цухтааж исэн хүмүүст ерөнхийдөө бол илүү хүчтэй мэдрэгдэх болов гэж харж байна. За энийг жишээ байдлаар та хэдий тайлбарлаж хэлж өгөхөд би л хийхгүй бол өөр хэн хийх юм бэ? Надад одоо ингээд уйлаад сууж авах зав алга ажил ихтэй байна, завгүй байна, хөдөлмөрлөх шаардлагатай байна гэдэг ч юм уу тий. За үгүй бол өөрөө өөртөө сул дорой байхыг зөвшөөрөөгүй, амрах эрхтэй юм шиг байгаагүй, өөрөө ганцаараа бүх зүйлийг зохицуулах ёстой, өөрөө өөрийгөө бас одоо юу гэдгийг зүгээр болно, тэсэх ёстой гэдэг байдлаар дарамтлж исэн, шахаж исэн,
За хүмүүс байх юм бол тухайн, байсан зүйл далд байсан юм шиг өөр өөрийгөө шахаж исэн зүйлс ил гарч бугалж гарч ирнэ гэсэн үг ахны. Тэгэхээр ерөнхийдөө бол тэргэл сарны үеэр хүмүүс илүү ядарснаа мэдэрдэг. За тэгээд нөгөө дотроо илүү хураачсан байсан урт удаан хугацааны гомдлууд ч гэсэн илүү тод гарч ирдэг. За тэгээ яг нөгөө тэргэл сарны маань удирдагч, санчир гараг байгаа. За тэгэхээр санчир гарагийн байршилтай холбоотойгоор дахиад энэ тайлбарууд маань нэмэгдээд явах болноо. За тэгэнгუთ одоо нөгөө түрүүний хэлээд байгаа материал орд маань өөрөө ажил карьер амжилт нэр хүнд энэ бүх зүйлийг илтгэдэг бөгөөд за магадгүй ажил гэр бүлээ за нөгөө сар угаасаа нөгөө өөрөө гэр бүлийг илэрхийлдэг гэсэн шүү дээ. Тэгэхээр за одоо гэр бүлээ ажлаа мөнгө харилцаа хүүхэд ирээдүй ажил мэргэжил гээд энэ бүх зүйлийг магадгүй бүгдээринг нь зохицуулах гэж оролж исэн хит их хичээж исэн хүмүүс маань энэ байдлаараа би ингэж амьдрч чадах уу гэдэг байдлаар ерөнхийдөө бол амьдралаа илүү эргэцүүлж хараад магадгүй өөртөө байсан одоо хуучин үүрэг рол, дүр зураг, бүтээчихсэн байсан дүр зургаа, үүрэг хариуцлагаа завгүй бол амжилт гэдэг зүйлийнхаа тодорхойлолтыг ерөнхийдөө бол аль болох тавьж явуулах юм бол та хэдэд маань бас тодорхой хэмжээгээр зөв байх болов уу гэж харж байна. За тэгэхээр түрүү хэлсэнчлэн энэхүү тэргэл сар маань материйн ордон дээр болж байгаа. За материйн ордыг санчир гараг удирддаг. За ерөнхийдөө энэ бичлэгүүдийн маань үзэж байгаа хүмүүс ойлгож байгаа болов уу гэж бодож байна. Шинэ сар болон тэргэл сар болгонд удирдагч гараг нь хаана байрласан байгаа нь бидэнд тухайн тэргэл сар за тэгээд гаригуудын холбоос нь ямархуу байдалтай нөлөөлөх вэ гэдэг зүйлийг илүү тодорхой хэлж өгч идэг. За тэгтэл санчир гараг маань одоо болохоор нөгөө хоньны ордонд орчихсон байгаа шүү дээ. За тэгэхээр аа сар маань одоо материйн ордон дээр байхад биднээс түрүүний одоо бодит байдлыг үннийг харах, одоо байгаа нөхцөл байдлаа харах, за үүрэг хариуцлагатай байх, төлөвшсөн байдлыг буюу одоо mature байдлыг шаардж идэг бол за санчир гараг маань хоньны ордонд байгаа. За хоньны орд болохоор өөрөө та хэдийн мэдгэгчлээ илүү зоригтой байх. За зөв төлөвийнхаа төлөө магадгүй тэмцэх за тэгээд ямар нэг зүйл дээр эхлэхгүй хойшлуулад исэн зүйлээ бол төвчээд исэн зүйлээ гаргаж ирэх үнэн байх, шулуун шударга байх зүйлийг ерөнхийдөө бол илэрхийлж идэг. За тийм учраас одоо үүрэг хариуцлагаа өөрөөд төвчээд бай гэдэг мессежээс илүүтэйгээр бид өөр өөрийнхөө амьдралын төлөө илүү зоригтой зөв шийдвэрүүдийг гаргах. За магадгүй ингээ хил хязгаараа дагуулад байсан зүйлүүд байсан бол тухайн хил хязгаарыг зоригтой дахиж тавих, тогтоох. За үгүй бол юу хүсэж байгаа вэ гэдгээ өөрөө өөртөө магадгүй одоо зүхтаагаад исэн зүйлсээсээ мэдрэмжээсээ нуухдаггүйгээр шууд чулуун шударгаар тэрнтэйгээ нүүр тулахыг за тэгээд бусдад нөгөө таалагдах гэхээсээ илүү өөрөө өөрийнхөө амьдралыг эзэн болоод үйлдэлүүд хийхийг зоригтой байхыг илүү эрэмгэй байхыг ерөнхийдөө бол шаардж байгаа гэсэн үг. За гэхдээ нөгөө нэг одоо хоньны орд маань дахиад дайны одоо орд гэж явдаг. Дахиад уур уцаар илүү арай төвчээргүй байдал зэргийг ч гэсэн илэрхийлдэг учраас арай одоо сөрөг талаараа магадгүй илүү уур уцаар ихсэн ямар нэг зүйл төвчээр алдагдсан. За үгүй бол ганцаараа л хийгээд байх ёстой юм шиг өөр одоо сонголт байхгүй юм шиг дахиад ийм дарамтууд ч гэсэн мэдрэгдэж болно. За тэгэхээр ерөнхийдөө бол энэ тэргэл сар маань ийм хоёр өөр ийм туйлтаа гарч иж магадгүй. Нэг талдаа би бүх зүйлийг хариуцах ёстой. Тэгтэл нөгөө талдаа болохоор өөрөө өөрийнхөө амьдралыг өөрөө өөрийнхөө гарт, алханд, удирдлагатаа, захиргаандаа эргүүлж авах ёстой гэдэг иймэрхүү одоо ийм хоёр талцлууд гараад иж магадгүй. За тэгэхээр энэ ерөнхийдөө бол одоо миний харж байгаа байдлаар ам өөрөө өөрийгөө орхихгүйгээр үүрэг хариуцлагаа үүрээд энэ хоёрын одоо дундын зөв шийдлийг олох нь энэхүү тэргэл сарны хамгийн зөв өгөгдөл байх болов уу гэж харж байна. За тэгэхээр одоо тухайн тэргэл сарныхаа гаригуудын холбоос руу оръё. За яриад байгаа материал ордон дээр болж байгаа тэргэл сар маань өөрөө одоо нөгөө тухайн тэргэл сарныхаа удирдагч гарагтай буюу санжир бөгөөд хоньны ордон дээр байгаа Далаван гарагтай буюу Нептун гарагтай сөрөг холбоосуудыг үүсгэсэн байгаа. За тэгэхээр санжир өөрөө нөгөө нэг бодит байдал за үүрэг хариуцлага түрүүний хэлсэн зүйлсийг удирдах хахад Далаван гараг буюу Нептун гараг маань болохоор өөрөө илүү төсөөлөл мөрөөдөл хил хязгаарыг уусгах тодорхойгүй нөхцөл байдал ман дунд байгаа юм шиг мэдрэмжүүдийг өгч өгдөг. Тэгэхээр нөгөө энэ тэргэл сартай холбоотой хүмүүс зарим байдлаараа одоо ингээд ийм амьдралынхаа байгаа бодит нөхцөлийг за үгүй бол тавигдж байгаа шаардлагуудаа илүү бодитоогоор одоо хараад за үүрэг хариуцлага өөрсдөө маань ингэх хэрэгтэй маань тэгэх хэрэгтэй маань гэдэг гарц гаргалгаа илүү тодорхой болохоос гадна нөгөө талаараа болохоор магадгүй одоо ямар нэг зүйлд сохроор итгэж үнэмшээдсэн үгүй бол ийм гинэн
итгэл найдвар байгаад тэгээд яваад исэн. За үгүй бол магадгүй өөрөө өөрийгөө хуураад байсан, орхигдуулаад байсан, манан дунд байгаад ямар нэг үйлс хийхгүй байгаад исэн гэдэг зүйлүүдээ ч гэсэн дахиад ойлгож ухаарч харах боломжтой болов уу? За тэгэхээр түрүү хэлсэн чинь нөгөө материал орд маань өөрөө мэдрэмжээсээ илүү нөгөө холдох, мэдрэмжээ үүсгэх, за тэрэнд цаг зав байхгүй юм шиг нөгөө хандах гад идэг гэдэгтэй холбоотойгоор бид магадгүй сэтгэл хөдлөл мэдрэмжээ ямар нэг байдлаар унтраачихсан, мэдрэхээ болчихсон, мэдрэмжүүдээсээ холдчихсон байсан зүйл байх юм бол магадгүй тэр дахиад ил гарч ирэх боломжтой. За ингэснээрээ дахиад одоо тэр зүйлтэйгээ холбоотойгоор одоо илүү одоо юм намб болно гэж ярьдэн штеп. Сэтгэл хөдлөл мэдрэмжээ унтраагаад одоо зүгээр л юм оршин тогтноод үүрэг хариуцлагаа өөрөөд хит их дарамт хахалт өөрөө өөртөө аваад твчээд төсвөрлөөд яваад байгаа зүйл байгаад энийгээ магадгүй ил болж харснараа хувь хүн талаасаа одоо амрах, мэдрэх, завгүй бол бусдаас тусламж авах эрхтэй штэ гэдэг зүйлээ дахиад ухаарах боломжтой. Ерөнхийдөө бол яг тэгжиж энэ нь одоо тухайн тэргэл сарны нөлөөлөл илүү зөв байдлаараа гарч ирж байгаа болох гээд байгаа байхгүй юу? За тэгтэл нөгөө түрүүн бичлэгний хамгийн ихэнд хэлжсэн дахиад энэ өдөр бод гараг маань мэлхийн ордон дээр ухарж байгаа. За тэгээд дахиад Бархасад гараг маань Арслангийн орд руу яг нөгөө шилжгээд хитгэн одоо хормын өмнө Бархасад гарагийнхаа яг нөгөө нэг тэргэл сар болж байгаа яг цаг минут маань дахиад Бархасад гараг өөрөө 29 хэмдэр буюу нөгөө кармик дигри аа одоо энэ үр дүнгээ хардаг дахиад ийм хамаг өөрийнхөө байх ёстой хийх ёстой ажлыг дуусгадаг градус дээр болж байгаа гэсэн үг. За тэгэхээр бууд гараг бэлгийн ордонд байхлаар ерөнхийдөө бол нөгөө яг сүүлийн за сарын хугацаанд бидний нөгөө сэтгэл хөдлөл мэдрэмж, үг хэл яриа, дурсамжууд ерөнхийдөө бол бүгд илүү тод болж гарч ирсэн болов уу гэж бодож байна. За ялангуяа мэлхийн ордны байршилтай хүмүүс байх юм бол сэтгэл хөдлөл мэдрэмжүүдээ хэлэхэд ч гэсэн илүү амар олж ирсэн. За магадгүй илүү их тэр зүйлээ гаргаж ирж исэн байх. За тэгтэл нөгөө Бархасад гараг дахиад мэлхийн ордон дээр байсан учраас ерөнхийдөө бол нөгөө нэг сэтгэл зүйн хувьд өөрөө дахиад өсөх, бусдыг илүү хайрлах, хамгаалах, завгүй бол ямар нэг зүйлд одоо хараалагдж байгаа энд би байх ёстой штэ гэдэг мэдрэмжийг авч байгаа. За тэгээд дахиад ойр дотныхныгоо гэр бүлийгээ төлөө ямар нэг зүйл хийж байгаа. За тухайн одоо зүйлсээ ч гэсэн өөр чухал гэсэн зүйлсээ ч гэсэн хамгаалж байгаа. Тиймэрхүү студийг одоо Бархасад мэлхийн ордонд байхдаа сүүлийн бүтэн 1 жилийн хугацаанд одоо томруулж өсгөж өгч исэн гэсэн үг. За тэгтэл одоо энэ тэргэл сар маань болохоор магадгүй сүүлийн одоо жил орчмын хугацаанд Бархасад гараг мэлхийн ордон дээр байхдаа бид аа бусдыг халамжлах, за гэр бүл сэтгэл зүйн аюулгүй байдал, дотоод сэтгэл хөдлөл мэдрэмжтэй холбоотойгоор юу сурсан бэ гэдэг өөрийнхөө одоо ийм сүүлийн хичээлийг сургаад заагаад дуусчихаа гэж ерөнхийдөө бол ойлгож болно. За тэгэхээр нөгөө гэр бүлтэй холбоотой гэр бүлийн асуудлууд, харилцаа ярианууд, маргаанууд ямархуу нэг тиймэрхүү шийдэгдээгүй асуудлууд байсан бол энэхүү зүйлс ч гэсэн илүү томорж гарч ирэх. Заагүй бол одоо хуучин дурсамжууд, хуучин асуудлууд өмнө байсан зүйлс ч гэсэн дахиад илүү хүчтэй гарч ирэх, сэргэх боломжтой. За тэгээд магадгүй маш удаан хугацаанд ярилцаагүй байсан сэдвүүд ч гэсэн илүү гарч ирээд чийдэгдээгүй байсан зүйлсээ гэр бүл, гэр оронтой холбоотой, дотоод сэтгэл хөдлөл мэдрэмжүүдтэй холбоотой зүйлсээ энэ үед ерөнхийдөө бол эцэлнэ гэсэн үг. За гэхдээ бууд гараг ухраад тэгээд давхар нөгөө нэг Бархасад гараг мэлхийн ордон дээр энэ хоёр хоорондоо холбоос үүсгэж байгаа учраас сэтгэл хөдлөл мэдрэмж одоо байгаа бүх зүйлийг тодруулдаг. За тэгэхээр энгийн хэлсэн байсан өгнүүд ч гэсэн одоо байгаа зүйлсээс илүү томрох, за жижиг асуудал хүндсэн байсан юм шиг хэрнээ дахиад өмнө байсан гомдлуудыг илүү одоо хомроонд нь хамруулад илүү том болгож дэвэргэж гарч ирэх боломжтой. За тэгэхээр магадгүй юу гэдэг хин нэгэн чи намайг хизээч ойлгодоггүй гэдэг бодол мэдрэмжүүд байсан бол тэр үед ч гэсэн одоо тухайн зүйл хит их хэтрүүлээд даваад явчих магадлалтай байдаг учраас та хэд маань мэдээж мэдрэмжээ хэлэх нь зөв байх боловч магадгүй одоо хэтрүүлсэн дүгнэлтүүд гарахгүй байхыг аль болох хичээгээрэй гэж та хэдтэй зөвлөмөр байна. За түүнээс гадна одоо яг тухайн 6 сарын 30-наас өмнөхөн 6 сарын 29-нд ангараг гараг буюу эрч хүч энерги мотивац за бидний уур хилэн ямар нэг зүйлд энерги зориулж байгаа зүйлийг илэрхийлдэг ангараг гараг маань өөрөө ихрийн орд руу шилжиж орсон байгаа. За ихрийн орд руу мөн Тэнгэрийн ван гараг шилжээд тодорхой хэмжээгээр удаагүй байгаа. За тийм учраас энэ хоёр маань ангараг гараг маань бөгөөд Тэнгэрийн ван гараг маань хоорондоо ихрийн ордон дээр холбоос үүсгэж байгаа. За энэ ерөнхийдөө бол одоо
айгүй тийм маш хурдтай, за цахилгаан зөгж байгаа, аянга зөгж байгаа аятай ерөнхийдөө бол ийм хүчтэй энерги байдаг. За эхрийн орд болохоор өөрөө нөгөө мэдлэг мэдээл, харилцан яриа, сонин сэтгүүл, за үгүй бол бидний нөгөө сонголт шийдвэр гаргах, хоорондоо ярилцах, бодож санагдах байдлыг илэрхийлж байдаг. Ангараг гараг маань өөрөө болохоор нөгөө үйлдэл хурдтай байх, за үгүй бол одоо нөгөө уур хуцаар илэрхийлж байдаг. За тэгтэл нөгөө тэнгэрийн ван гараг болохоор гинтийн өөрчлөлт, за үгүй бол сэрэлт, шок, шинэ мэдлэг мэдээллүүдийг илэрхийлж байдаг учраас за магадгүй энэ тэргэл сарны үеэр гинтийн харилцан ярианууд, гинтийн шийдвэрүүд гарч ирэх, за үгүй бол гинтийн мэдээ сонсох, за үгүй бол техник технологийн гинтийн одоо саатал бэрхшээлүүд ч гэсэн гарч ирэх. За аялалтай холбоотой магадгүй дахиад асуудлууд үүсэх, гинт бодлоо өөрчлөх, ямар нэг байдлаар хин нэгэн маш хурдан юм сандд гэж хэлээд тэгээд дараа нь тэрнийхээ одоо бол тэрнээсээ үүдэлтэйгээр харамсах боломжтой. Тэгтэл дахиад эерэг байдлаараа энэ амар юм бүтээлч энерги байж болно. За гинтийн одоо сонирхолтой санаанууд, олон олон санаанууд гарч ирээд тэдгээр дундаасаа ямар нэг зүйлийг хийхээр шийдэх зэрэг зүйлс болох боломжтой учраас ерөнхийдөө бол дахиад үгэндээ гэхдээ ерөнхийдөө бол аль болох болгоомжтой байхыг та хэдтэй зөв хөлмөр байна. За тэгэхээр энэхүү үед энэхүү тэргэл сараар юу хийхийг, ямархуу байдлаар энийг ашиглахыг зөвлөх вэ гэх юм бол амьдралынхаа ерөнхийдөө нөгөө том бүтэц, систем, зохион байгуулалт гаргасан байгаа төлөвлөгөөнүүдээ бүх зүйл ямархуу дистаралаар хийж байгаа, юу чухалчлагдж байгаа зэрэг зүйлийг ерөнхийдөө бол хараарай гэж зөвлөн. За түүнээс гадна ажил бөгөөд хувийн амьдрал хоёрын хоорондын тэнцвэр ямархуу байдалтай байна вэ? Зөв байна уу? Танд тэр нь болж гинүү болохгүй байна уу? Гэр бүлээс нь магадгүй дахиад илүү хүсэж байгаа зүйлс байна уу байхгүй юу гэдэг зүйлийг ерөнхийдөө бол илүү онцолж харахыг та хэдтэй зөвлөнө. За тэгээ түүнээс гадна магадгүй дахиад гэр бүлтэй холбоотой асуудлууд хойшлогдсон байсан асуудлууд байх юм бол ярилцсан зүйтэй боловч бод дахиад давхар ухарж байгаа учраас аль болох үг хэл яриандаа илүү болгоомжтой байхгүй бол түрүүний хэлээд байгаа ангараг бөгөөд Тэнгэрийн ван гарагтай холбоотой нөлөөллүүдээр гинтийн нөгөө ийм огцон бодлогогүй үгнүүд хэлэх магадлал өндөртэй байгаа. За тэгээ сэтгэл хөдлөл мэдрэмжүүд бод гараг маань бархасад гараг маань хүртэл сэтгэл хөдлөл мэдрэмжүүдийг илэрхийлэх ордон дээр буюу мэлхийн ордон дээр байгаад байгаа учраас хит их сэтгэл хөдлөлөөрөө бодлогогүй зүйлс хэлээд тэрэндээ харамсах магадлал өндөрт бол аль болох та хэд маань үг хэл ярианда бодлоготой байгаарэ гэж зөвлөмөр байна. За тэгээд дахиад магадгүй бие биенийхээ нөгөө хэлсэн зүйлийг ч гэсэн илүү одоо тодорхой болгох, ингэж буруу ойлгоогүй байгаа гэдэг зүйлийг ч гэсэн зас залруулах. За гэр бүлтэй холбоотой магадгүй үүрэг хариуцлагууд ярилцаагүй сэдвүүд байсан бол тэдгээр зүйлсээ ч гэсэн ярилцаж ойлголцох, тохиролцох. За тэгээд аль болох үүрэг хариуцлагын хуваарлалтаа ч гэсэн тэгш хийхийг бодоорой. За тэгээд магадгүй ажил мэргэжил карьер нэр хүндийнхаа хувьд бодтой одоо тодорхой болгоогүй байсан зүйлс байсан бол тухайн зүйлсийг аль болох илүү тодорхой болгох, илүү одоо детальтай төлөвлөгөө гаргах, үгүй бол одоо байгаа нөгөө үр дүнгээ эцлэж харах ямархуу зүйл болчихсон юу дутуу ямархуу байгаа нөхцөл байдалтай байгаа байлаа гэдэг байдлаар тодорхой болгох бүр ингээд ийм нарийн детальч төлөвлөж бичих нь ч гэсэн ерөнхийдөө бас дахиад илүү эерэг зөв байх болно. За түүнээс гадна магадгүй энерги хаашаа хит их алдаад байгаа, урсгаад байгаа юу тий ямархуу байдлаар тухайн зүйл нь таны амьдралд эерэг гэхээсээ илүү сөргөөр нөлөөлөд байна вэ гэдэг зүйлийг ялгаж салгаж шүүж хараарай. За тэгээд дутуу яриануудыг дутуу орхичихсан байгаа тэр нөгөө гэр бүлтэй сэтгэл хөдлөл мэдрэмжтэй уур буцаар бухимдал гомдолтой холбоотой мэдрэмжүүдийг ярьж эхлэхийг зөвлөх боловч аль болох зөөлхөн эхлүүлээд за аль аль талаасаа нөгөө нэг одоо энэ юу гэж хэлэх нь яах нь гэдэг ийм дайрах давтах гэхээсээ илүүтэйгээр бие бинийг ойлгох гэсэн байдлаар хараарай гэж зөвлөмөр байна. За тэгээд цэгцлээгүй байсан, гэрээ байсан, үгүй бол ажлынхаа систем нөхцлүүдийг сайжруулаагүй байсан тиймэрхүү зүйл байвал сайжруулаарай. За тэгээд өөрөө өөртөө магадгүй одоо яг энэ амралт олгоогүй хит их ажил хийсэн хүмүүс байх юм бол амралт олгох, бие махбод одоо яаж нээж ийн гэдэг байдлаар шалгах, нягтлах. За тэгээд урт удаан хугацаанд тавьж байгаа төлөвлөгөөгөө ч гэсэн магадгүй хуучирсан одоо байгаа нөхцөл байдлаас тань өөр болчихсон байвал шинжлэхийг та хэддээ зөвлөмөр байна. За энэ үед энэхүү тэргэл сарны үед юу хийхээс зайлсхийгээрэй гэж зөвлөх вэ гэх юм бол том шийдвэрүүдийг яаран битгий гинтийн одоо бодол санаа мэдрэмж сэтгэл хөдлөлөөс болоод гаргаарай гэж зөвлөмөр байна. За түүнээс гадна сэтгэл хөдлөлөөрөө явуулж байгаа мессеж нь хит их гомдлын, уур бухимдлын за тэгээд үгүй бол нөгөө одоо ямар нэг зүйлээ мэдрэмжээ гаргаад нөгөө талаасаа дахиад хариу сонсохгүй байх
ойлголцох боломжгүй байх юм бол дахиад тиймэрхүү зүйлсийг битгий хийгээрэй гэж зөвлөнө. За гэрээтэй холбоотой магадгүй нөхцөл байдлууд гэрээний одоо ийм шалгуурууд, клаусууд дахиад дотор нь байдаг ийм заалтууд байх юм бол тухайн зүйлсийг ч гэсэн аль болох илүү шалгаарай. За олон нийттэй одоо холбоотой нийгмийн цахим сүлжээнд ч гэсэн хит хурц одоо үзэл бодолтлоо илэрхийлсэн. Заагүй бол хит уур уцаартай, хит бухимдалтай, хит сэтгэл хөдлөл мэдрэмж дээрээ тулгуурсан зүйлс битгий бичээрэй гэж бас зөвлөмөр байна. За түүнээс гадна гинтийн уур уцаар сэтгэл хөдлөл мэдрэмж гомдлуудтайгаа холбоотойгоо харилцаагаа таслахад бас бод гариг ухарж байгаа учраас тохиромжгүй үе шүү гэж та хэддээ зөвлөе. За түүнээс гадна магадгүй одоо ажлаа гинт орхиё гэж шийдэж байгаа хүмүүс байх юм бол бууд гараг хүрж байгаа учраас яарсан буруу шийдвэр байх магадлал арай илүү өндөртэй болгож ирэх учир та хэд маань бас энэ бүх зүйлээ харж бодолцоорой. За тэгэхээр тэргэл сар шинэ сар ерөнхийдөө бол гариг болгоны хөдөлгөөн хүн болгонд харилцаа адилгүй нөлөөлдөг. За энэхүү тэргэл сар маань болохоро хонь, жинлүүр, мэлхий бөгөөд материал ордныхны хувийн гаригуудын байршил, за үгүй бол MC, үгүй бол одоо чартных нь удирдагч 4-өөс 12 хэмдээр байгаа хүмүүст илүү хүчтэй нөлөөлөх болно. За үгүй бол мэлхий ордны гаригуудын бөөгнөрөлттэй, үгүй бол материал ордны гаригуудын бөөгнөрөлттэй хүмүүст ч гэсэн илүү хүчтэй нөлөөлнө. За түүнээс гадна магадгүй сүүлийн үед гэр бүл ажил хариуцлага сэтгэл зүйн одоо ийм ядарсан цуцсан байдал амьдралын одоо дэд бүтэцтэй холбоотой магадгүй хит их ажиллаад өөрөө өөртөө амралт одоо олгоогүй байсан хүмүүст ч гэсэн илүү их мэдрэгдэх болов гэж бодож байна. За дахиад сүүлийн одоо мэлхийн ордны сүүлийн хэм буюу 26-аас 29 хэм за бараг л 24-өөс 30 хэм хүртэл хэмдээр байдаг байршлуудтай хүмүүс байх юм бол дахиад одоо бодын ухралт бөгөөд бархаасад гаргийн нөлөөгч гэсэн илүү хүчтэй мэдэрч болноо. За дахиад түрүү нөгөө хийсэнчлэн ихрийн одоо гаригуудын бөөгнөрөлтэй мандалттай байршлуудтай хүмүүс байгаад тэр нь болохоор тгээс 5 хэмийн хооронд байх юм бол тэр ангараг бөгөөд тэнгэрийн гарагийн нөлөөллүүдийг ч гэсэн илүү гинти, илүү хурдтай ямар нэг зүйл хиймээр, шинжилмээр, үйлдэл хиймээр байгаа эрсдэлтэй одоо алхмуудыг авмаар байгаа, одоо байгаа зүйлсийг нураамаар байгаа мэдрэмжүүд гэсэн төрөх боломжтой байгаа харагдаж байна. За энэ хүртэл үзсэн хүмүүстээ маш их баярлалаа. Комент бичдэггүй ч хамаагүй ягаан зураг сэтгэл хэсэгт бичиж үлдээх юм мартаа за. За ерөнхийдөө бол заримдаа одоо ингээд хит их нуушлаа, хит их юм ярьлаа гэдэг комментүүд хүлээж аваад байгаа. Би болохоор аль болох та хэдтэй ойлгомжтой байгаад бүх зүйлийг илүү ойлгомжтой ойлгочих юм бол ухамсараараа тэр байж болох сөрөг зүйлсээс зайлсхийх, за дахиад илүү эерэг байдлаар тухайн зүйлийгээ зас залруулах боломжтой болов гэж бодоод хит их тайлбарлаадаг. Та хэдэд тэр маань ерөнхийдөө бол бас зүв байна уугүй байна уу? Санал сэтгэлдээ хэллээрэй. За тэгэхээр одоо болтол мэдгүй заагүй бол сонсож үзээгөө. Заагүй бол шинээр орж ирж байгаа хүмүүс манд байх юм бол энэхүү зурхаануудыг нарны орд гэхээс илүүтэйгээр мандалт орд дээр бодож та хэдтэй төлөвлөдөг. За тийм учраас мандалт орд дээр суурилж мандалт ордороо сонсох юм бол илүү зөв байдаг. За хүн болгоны мэддэг орд нь болохоор төрсөн сар өдөрт үндэслэн орд нь нарны орд байдаг. За тэгэхээр мандалт ордороо сонсох юм бол амьдрал тань тохиолдох илүү бодиттой үйл явдлуудыг мэдэж болдог. Нарны ордороо сонсох юм бол тухайн таны оюухан бодол санаа бөгөөд амьдралын зорилго чиглэл ямархуу одоо төлөвт байгаа вэ гэдэг зүйлийг мэдэх боломжтой байдаг бол сарны ордороо сонсноороо сэтгэл хөдлөл мэдрэмж тань ямархуу байдлаар нөлөөлөхийг хэлж өгдөгөө. За тэгэхээр магадгүй мандалт ордоо мэдгүй хүмүүс байгаа бол баруун дээд буланд заагаар бичлэг оруулаад өгье. Та хэд маань тэгээд мандалт ордоо гаргаж аваад мандалт ордоороо сонсохыг зөвлөж байна. За хэрвээ та надтай холбогдоод өөрийнхөө натальж арт за түүнээс гадна цаг хугацаатай холбоотой мэдээллүүд хүүхдийн натальж артын зурхай хосын зохицол зэрэг бусад үйлчлэгэнд юм сонирхож байгаа бол энэ дэлгэцэн дээр гарч байгаа Facebook болон Instagram хаягуудаар холбогдоорой. За ингээд 12 ордны зурхай руу орцгоё. Хоньны орд, хоньны мандалт, нар сар. За хоньны ордныхны хувьд энэхүү материал ордны тэргээс сар та хэдийн маань 10 дугаар гэр дээр болж байна. За 10 дугаар гэр нь өөрөө карьер нэр хүнд бусдад харагдах байдал амжилтыг илэрхийлж идэг. За ийм учраас энэтэй холбоотой нөгөө хийсэн зүйлсийнхаа үр дүнг харж байгаа үе гэсэн үг. За тэгэхээр энэ замаар явах ёстой юу? Энэхүү одоо хийсэн бүх зүйл нь таны магадгүй энд хүрэхийн тулд гэр бүлээ золиослж ийсэн үү, сэтгэл хөдлөл мэдрэмжээ дарж ийсэн үү, хувийн амьдралаа алдагдуулж ийсэн үү гэдэг зүйлийг тэнцвүүлж харна гэсэн үг. За тэгэхээр
энэхүү тэргэл сарны дахиад өдөртөгч гараг, санжир гараг та хэд маань 1-р гэр дээр буюу хонины ордон дээр байгаад байгаа. Учираас одоо энэ үед хийх ёстой зүйл нь зөвхөн ажил мэргэжил, карьерийнхаа үр дүн хараад энийгээ засаж залруулах гэхээсээ илүү өөрийгөө дахиад ямархуу байдлаараа авч явж гин вэ? Өөрөө өөртөө илүү одоо ухаажж байгаа илүү, илүү бодлоготой байгаа илүү, илүү үүрэг хариуцлага үүрж байгаа илүү, өөрөө өөрийнхөө хил хязгаарыг тавьж байгаа илүү, өөрөө өөрийнхөө амьдралын эзэн болж чадж гинэ гэдэг зүйлийг танаас асууж байгаа гэсэн үг. За тэгэхээр дахиад бут гарын маань ухралтанд энэ өдөр орж байгаа бөгөөд Пархасад гараг аа сүүлийнхаа хэмдээр байгаа. Дөрөвдүгээр гэр дээр нь байрласан байгаа даа учраас гэр бүл, гэр орон, сэтгэл зүйн дотоод мэдрэмж, за хүүхэд насны сэдвүүд ерөнхийдөө бол дахиад давхар хүчтэй болох болоо гэж харж байна. За тэгэхээр ажил дээр гарч байгаа дарамт, шахалт заагүй бол ямар нэг зүйлийг хийхгүй бол болохгүй юм шиг бодлууд, тулгамдсан мэдрэмжүүдийн цаана дахиад гэр оронтой холбоотой асуудлуудаа зэгцэлж чадж байгаа юу, аюулгүй байгаа юу, бүх зүйлийг ганцаараа өөрöd байгаа билүү гэдэг иймэрхүү зүйлс одоо тохиолдох боломжтой ах нэ. Тэгэхээр аль болох нөгөө амжилтын төлөө өөрийгөө болон одоо гэр бүлээ сэтгэл санаагаа золиослдог зүй тогтолцоог энэ үед тавьж явуулахад та хэдд маань тохиромжтой байх болно. За тэгэхээр ажил мэргэжил карьер явууч гэсэн дараагийн шатанд гарахын тулд ахиулахын тулд эхлээд өөрийнхөө сэтгэл зүй, дотоод сэтгэл хөдлөл мэдрэмж гэр оронтой холбоотой зүйлсээ хамгаалахыг та хэдтэй зөвлөмөр байна. Үхрийн орд, үхрийн мандалд нар сар. За үхрийн ордныхны хувьд материйн ордонд болж байгаа энэхүү тэргэл сар нь та хэдийн маань 9-р гэр дээр болж байна. За 9-р гэр нь өөрөө ихтгэл үнэмшил, амьдралыг илүү том дүр зургаар нь харах, өсөх, дэлгэх, хайр цэгнээс гадуур сэтгэх, за суралцах, багшлах, за үгүй бол гадаад улс орн руу явах, аялах зэрэг хэсэг зүйлийг илэрхийлж байдаг. За тэгэхээр энэ үед ерөнхийдөө бол нөгөө таны амьдралыг ертөнцийг үзэх үзэл өөрчлөгдсөн байсан. За үгүй бол өмнө нь үнэн гэж боддог байсан зүйл одоо үзэл бодол санаатай нь өөрчлөгдөж байгаа. За үгүй бол магадгүй ямар нэг зүйлийг сурах, заах, ямар нэг мэдлэг мэдээллийг бусдад түгээх, за гадаад улс оронтой холбоотой, ихтгэл үнэмшилтэй холбоотой сэдвүүд сэдвүүдтэй холбоотой яг нэг зүйл дээр одоо дүгнэлтэнд хүрэх гээд байгаа үе байгаад байгаа байхгүй юу. За энэхүү тэргэл сарны маань удирдагч гараг санчир та хэдийн маань 12 дугаар гэр дээр байрлан байгаад байгаа учраас энэ өөрчлөлтийн ард магадгүй одоо ямар нэг зүйлийг дуусгаж байгаа. За үгүй бол ганцаараа үүрч явсан юм шиг одоо иймэрхүү сэтгэл хөдлөл мэдрэмжүүд за дахиад ийм айдсууд түүнээс гадна одоо далд ухамсартай холбоотой бодлууд, мэдрэмжүүд байгаад иж магадгүй. За тэгэхээр магадгүй сүүлийн үед баг зэрэг ийм хар дарсан зүүд энэ төр зүүдэлсэн сэтгэл санаа илүү тавгүй байсан, илүү ганцаарцсан үе ч гэсэн байх боломжтой. За мэлхийн ордон дээр дахиад буд гараг маань хурж байгаа бөгөөд Пархасад гараг 29 хэмдэр буюу эцсийнхаа хэмдэр байгаа. За энэ та хэд маань 3 дугаар гэр дээр болж байгаа учраас бусадтай харилцан ярих, бичих, за өдөр тутмын бодол санаа зэрэгтэй одоо холбоотойгоор хуучин сэтгэл хөдлөл мэдрэмжүүд дахиж гарч ирнэ. За тэгэхээр өмнө хэлээгүй байсан үгээ хэлэх, өөрөө өөрийнхөө үзэл бодлыг илүү зөөлөн боловч одоо илүү тодорхой оновчтой илэрхийлэх шаардлагатай болно. За тэгэхээр энэ үед аль болох ямар нэг зүйлийг хэлэх хэрэггүй гэдэг байдлаар дарах. За үгүй бол хэлчих юм бол иймэрхүү асуудлууд үүснэ гэдэг ийм даалтай айцууд байгаа. За үгүй бол өөрийгөө хангалттай гэж бодохгүй байгаа, хангалттай мэдгүй гэж бодож байгаа. Тэрнээсээ үүдэлтэйгээр одоо заах, хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, хуваалцах ёсгүй гэдэг үзэл бодлууд байх юм бол тэр бүх бодлуудаа тавьж явуулахыг зөвлөж байна. За тэгээд өөрөө өөрийнхөө одоо амьдралыг том дүр зургаар нь харах, дараагийнхаа илүү том зүйл рүү тэмүүлэхийн тулд эхлээд өөрөө өөрийнхөө үг, оюун ухаан, бодол санаа дотоод дуу хоолойгоо сонсож аль болох бодлуудаа зэгцлээрээ төвлөрөөрэй гэж зөвлөмөр байна. Эхрийн орд, эхрийн мандалд нар сар. За эхрийн ордныхны хувьд энэхүү материйн ордны тэргэл сар нь та хэдийн маань 8 дугаар гэр дээр тохиож байна. 8 дугаар гэр нь өөрөө дундын хөрөнгө мөнгө санхүү өөр ширзээл за татвар түүнээс гадна дотн харилцаа ихтгэлцэл сэтгэл зүйн одоо ийм илүү гүн гүнзгий байдал, сэтгэл хөдлөл мэдрэмжүүд зэрэг зүйлсийг илэрхийлж байдаг. За тэгэхээр энэтэй холбоотой ямар нэг дундын хөрөнгө мөнгө санхүү үр ширзээл таны хамтрагчийн орлого үгүй бол одоо харилцааны ихтгэлцэлтэй холбоотой асуудлууд энэ үед илүү тодорч гарч ирэх боломжтой. За гэхдээ амархан биш байх боловч гэсэн энэ нь болохоор эсэргээрээ дахиад магадгүй ойлголцол ихтгэлцэлд хүрэх боломжтой болов уу гэж харж байна. За гэхдээ энэхүү тэргэл сарны маань удирдагч та хэдийн болох санжир нь та хэдийн маань 11 дугаар гэр дээр байрласан байна. За тэгэхээр
Энэ нь болохоор одоо энэхүү түрүүний яриад байгаа асуудлууд зөвхөн одоо байгаа итгэлцэл, дундын хөрмөн санхүүтэй холбоотой гэхээсээ илүү урт удаан хугацааны алсын хараатай таны найз нөхөдтэй харьяалагдж байгаа бүлэгтэй нийгмийн хүрээлэлтэй холбоотой байх болно. За тэгэхээр ямар хүнтэй, ямар хүмүүстэй хамт ирээдүг бүтээж байгаа вэ? Хинтээ өөрийнхөө байгаа эд хөрөнгө материаллык зүйл ачаа итгэлцлийг хуваалцах ёстой вэ гэдэг зүйлийг илүү тод том руу ухаарч харах болов уу гэж бодож байна. За түүнээс гадна бод гариг ухрах хөдөлгөөнд бархасад гаригтай холбогдоод та хэдийн маань 2 дугаар гэр дээр байгаа учраас өөрөө өөрийнхөө мөнгийг, үн цэнийг за үнэлэх үнэлэмжийг ерөнхийдөө бол илүү хүчтэй шалгана гэсэн үг. За тэгэхээр аль болох та хэд маань бүх зүйлийг айдсаас үүдэлтэй далд тухамсартай холбоотой, итгэлцэлтэй холбоотой юмнууд дээр тодорхойгүй байсан, итгэж чадахгүй байгаад байсан, магадгүй хуваалцах чадахгүй байгаад гэсэн мэдрэмжүүд байх юм бол тэр бүх зүйлээ тавьж явуулаад за гэхдээ бусадтай нөгөө нэг өөрөө өөрийнхөө материаллык зүйлс, үр ширзээл, санхүүгийн асуудлууд итгэлцлээ итгэж байгаа байдлаа хуваалцахаас өмнө өөрөө өөрийнхөө үнц нь өөрөө өөрийнхөө санхүүг аль болох илүү тодорхой болгохыг та хэдтэй зөвлөж байна. Мэлхийн орд, мэлхийн мандалд нар сар. За мэлхийн ордныхны хувьд энэхүү материйн ордон дээр тохиож байгаа тэргэл сарн та хэдийн маань 7 дугаар гэр дээр буюу яг эсрэг талын ордон дээр болж байна. За ингэснээрээ харилцаа холбоо, гэрлэлт, урт удаан хугацааны харилцаа илүү одоо ойр харилцааг үйлчлүүлэгчид бизнесийн хамтрагч зэрэгтэй хэсгийг илүү тодруулж өгч байгаа. Эдгээртэй холбоотой үр дүнгээ харж байгаа ойлголтууд ирж байгаа, ухаарлууд ирж байгаа вэ гэсэн үг. За тэгэхээр одоо байгаа харилцаагаа илүү нухадтай авч үзэх, за үгүй бол одоо байгаа харилцааныхаа илүү бодит байдлыг тод том руу харах, ойлгох, ухаарах үед байж болно. За тэгэхээр энэхүү харилцаа тэнцвэртэй байна уу? Аа та энэ хүнийг халамжлаад нөгөө хүнээсээ буцаагаад халамж авч чадж гинүү гэдэг асуудлууд гарч иж болно. Үгүй бол ганцаараа энэ харилцааг үүрж авч яваад гинөө гэдэг байдлаар гарч ирэх нэ. За гэхдээ энэхүү тэргэл сарны маань удирдагч болох санжир гараг та хэдийн маань 10 дугаар гэр дээр байрласан байгаа даа учраас энэхүү одоо харилцааны асуудал магадгүй таны үүрэг хариуцлага, нэр хүнд статус, ажил мэргэжил, карьертэй холбоотой байж магадгүй. За тэгэхээр харилцаандаа ч гэсэн ажил дээрээ ч гэсэн өөрөө өөрийгөө ямархуу байдлаар авч явж байгаа, та өөрөө бүх зүйлд ямархуу байдлаар хандж ийн вэ гэдгээ аль болох илүү а та томрун зэгцтэй зүй тогтлыг нь ажиглаарай гэж зөвлөмөр байна. За энэ үед мөн буд гараг таны ордон дээр буюу мэлхийн ордон дээр ухрах хөдөлгөөн хийж байгаа бөгөөд бархасад гараг 29 хүнд хайдын маань 1-р гэр дээр байгаа 2-р гэрлэн чиглэж байгаа учраас та өөрөө ерөнхийдөө бол энэ бүх зүйлийн голд төв болчихсон байж байгаа. За тэгэхээр сэтгэл зүйн хувьд юу үнэн байсан бэ? Өөрөө өөрийгөө хэрхэн илэрхийлж байна вэ? Та өөрөө хэн бэ? Бие махбодын хувьд ямархуу байгаа вэ гэдэг зүйлсүүд илүү ерөнхийдөө бол одоо гол дүр зурагт ороод ирчихсэн байгаа гэсэн үг. За тэгэхээр харилцаанд өөрөө өөрийнхөөроо байж чадж байгаа юугүй илүү өөрөө өөрийгөө магадгүй зөв илэрхийлж чадж байгаа үлээгүй илүү бустай ярихдаа ямархуу байгаа вэ сэтгэл хөдлөл мэдрэмжээ илүү нээлттэй хэлж чаддаг билүүгүй илүү гэдэг ийм асуултууд бүгдээрээ давхар зэрэгцээд тавигдж байгаа үе байгаа болов уу гэж харж байна. За тэгэхээр энэ үед та хэд маань аль болох магадгүй хайрлуулахын тулд өөрөө өөрийгөө дардаг хэрэгцээ шаардлага багасгадаг. За үгүй бол бүх одоо сэтгэл зүйн үүрэг хариуцлага ачааг өөрөө өөр дээрээ өөрч ганцаараа хамаг ажиллаа хийдэг байсан бол эдгээр зүй тогтлоо тавьж явуулаад өөрөө өөрийнхөө төрөлсөлдөл мэдрэмжийг илүү зөв тодорхой одоо илэрхийлээд магадгүй яг бодийн ухралтай холбоотой өөр өөртөө байсан зүй тогтлуудыг илүү ажиглаад юу зөв юу буруу байсан бэ гэдгийг бодоосоо гэж та хэддээ зөвлөмөр байна. За тэгээд харилцаанд болохоор ерөнхийдөө аль болох илүү төлөвсөн бодлоготой ухаантай байх хэрэгтэй бөгөөд үүрэг хариуцлага өөрхөн зөв боловч өөрөө өөрийнхөө хэрэгцээ шаардлагыг дарах нь ёсгүй шүү гэдгийг та хэддээ сануулж хэлмээр байна. Арслангийн орд, арслангийн мандалд нар сар. За Арслангийн ордныхны хувьд энэхүү материйн ордонд гарч байгаа тэргэл саран та хэдийн маань 6 дугаар гэр дээр болж байна. Тэгээ 6 дугаар гэр нь өөрөө ажлын орчин нөхцөл, өдөр тутмын дадал зуршил, хэв маяг, эрүүл мэнд за түүнээс гадна одоо өдөр тутмынхаа ажлын хуваарлалт, цагийн хуваарлалтыг хэрхэн хийж байгаа тэргийг илэрхийлж идэг. За тэгэхээр магадгүй хит их ажлын ачаалттай байсан, ядарсан за тэгээд эрүүл мэндийн асуудлууд гарсан байсан ч гэсэн тэрийгээ одоо дараад исэн, тоохгүй байгаад исэн.
За ажил амралтаа зохицуулж чадаагүй, нойр хоолой дутуу байгаа гэсэн хуваарь дээр нь асуудалтай зүйлс байсан бол эдгээртэй холбоотой зүйлсийнхаа илүү бодит байдлыг харж ирэх болно. За өөрөө өөрийгөө дэмжих зүйлсүүд хийж байсан байна уу? Үгүй бол өөрийнхөө эрч хүч энергийг шавхаж исэн зүйлс хийжсэн байна уу гэдгийг энэ үед та хэд маань аль болох илүү ойлгомжтой тод томрон байдлаар бодож харж анзаараарай гэж та хэдтэй зөвлөмөр байна. За энэхүү тэргэл сарны удирдагч гараг буюу санчир гараг маань та хэдийн маань 9 дугаар гэр дээр байрласан байгаа даа учраас эдгээр асуудал нь ерөнхийдөө бол нөгөө амьдралыг харах үзэл бодол, таны одоо философи, за тэгээд боловсрал, ажил мэргэжил, боловсролоо ахиулж байгаа зэрэгтэй одоо холбоотой байж магадгүй. За магадгүй нөгөө одоо таны амьдралыг үзэх үзэл, таны одоо байгаа ажлын орчин нөхцөлтэй уялдаатай байгаа таныг дэмжиж гин үгүй байна уу? Өөрөө өөртөө амрах эрхгүй гэдэг бодол байгаад ийн үгүй байна уу? За үгүй бол сурахын төлөө ингэж эрүүл мэндээрээ хохирох зөв билүү буруу билүү хэрхэн энийг зохицуулах вэ гэдэг зүйлийг аль болох харах ухаарах хэрэгтэй гэсэн үг. За мэлхийн ордон дээр бод гараг ухарж байгаа бөгөөд Бархасад гараг дахиад энэ будын ухралттай мэлхийн ордон дээр холбогдсон байгаад энэ та хэдийн маань 12 дугаар гэр дээр тохиож байгаа учраас даалд айцууд байсан. За үгүй бол ямар нэг зүйлийг эцлээгүй дуусаагүй байсан. Нойр хоолтой. За үгүй бол ухамсараа илүү сэрээж байгаа. За түүнээс гадна магадгүй даалд ядаргаанууд байсан бол энэ үед илүү хүчтэй тухайн зүйлс нь гарч ирэх болно. За тэгэхээр хуваараа засахаас гадна дахиад өөрөө өөрийнхөө бодол санаа сэтгэл хөдлөл мэдрэмжүүд дээр илүү анхаарад өөрөө өөрийнхөө дуу хоолойг дотоод дуу хоолойг сонсох, өөрөө өөртөө амралтыг олгох, тодорхой хэмжээгээр ганцаараа байж бүх зүйлийг эргцүүлж бодох шаардлагатай үе байгаа харагдаж байна. За тэгэхээр өөрөө өөрийгөө магадгүй робот чиг үгүй бол одоо багаж хэрэгсэл шиг ажилуулж исэн бие махбодоо тоохгүй байсан бол тэр бүх зүйлээ тавьж явуулаад өөрөө өөртөө магадгүй амрах ёстой хуваараа илүү зэгцлээд урт удаан хугацаанд иймэрхүү байдлаар яг ийм одоо машин шиг ажиллаж чадахгүй юм чинь гэдэг байдлаар өөрөө өөрийнхөө ихтгэл үнэмшилтэй за дахиад өөрөө өөрийнхөө амар амгалан байдал үн цэнтэй холбоотой зүйлсийг та хэд маань нийцэх ёстой шүү гэдэг байдлаар хараарай гэж зөвлөмөр байна. Охины орд, охины мандалд нар сар. За охины ордны хувьд энэхүү Батрын ордонд тохиож байгаа тэргэл сар нь та хэдийн маань 5 дугаар гэр дээр тохиож байна. За 5 дугаар гэр нь өөрөө хайр дурлал, романтик харилцаа болцоо бүтээлч байдал хүүхдүүд амьдралаасаа авах ад жаргал таашаал өөрөө өөрийгөө өөрийнхоороо чин сэтгэлээсээ илэрхийлэх байдлыг илэрхийлж байдаг. За тэгэхээр магадгүй та хэд маань амьдралаасаа жаргалтай, баяр баясгалтай таашаалтай байгаа билүү үгүй юу? Үгүй бол зөвхөн одоо ажил мэргэжил хийх ёстой зүйлсээ хийгээд яваад өөрөө өөртөө баяр баясгалтай байх, хоббигоо хөөх, бүтээлч байх эрхээ олгохгүй байгаа юу гэдэг асуултуудыг тавих боломжтой. За тэгэхээр хайр дурлал, романтик харилцаа болцох, бүтээлч байдал, хобби зэрэгтэй холбоотой ямар нэг хийсэн зүйлс үр дүнгууд байсан бол тухайн зүйлсийнхаа үр дүнг ч гэсэн одоо тарьсан тарианыхаа ургацын үр чимээг ч гэсэн хүртэх болно гэсэн үг. За энэхүү тэргэл сарны маань удирдагч гараг 8 дугаар гэр дээр санжир гараг маань 8 дугаар гэр дээр нь байрласан байгаа даа учраас энэхүү баяр баясгал амьдралаас авах жаргал таашаал бүтээлч байдал хүүхдтэй холбоотой асуудлууд нь болохоро дундын хөрөнгө мөнгө санхүү ихтгэлцэл за өөрөө өөрийнхөө дотоод сэтгэл хөдлөл мэдрэмжийг илэрхийлж байгаа айдсуудтай холбоотой байх болно. За тэгэхээр баярлж байгаа, хайрлаж байгаа, үгүй бол ямар нэг зүйлийг бүтээж байгаа зэрэгтэй хүртэл магадгүй одоо хит их нөгөө хүний оролцоо байгаа. Үгүй бол өөрөө өөрийнхөө тэр хийж байгаа зүйлийг ч гэсэн хит их удирдах гэж өөрөө өөрийнхөө хүслээр иргэшээлээр байлгах гэж оролдоод ийнө гэдэг зүйлс илүү тод томрон болж магадгүй. За үүнээс гадна буд гараг мэлхийн ордон дээр ухрах хөдөлгөөн Бархасад гарагтай холбогдоод та хэдийн маань 11-р гэр дээр тохиож байгаа учраас найз нөхөд урт удаан хугацааны зорилго таны одоо нийгмийн хүрээлэл за контент хийдэг хүмүүст магадгүй үзэгчтэй холбоотой хуучин найзууд, хуучин одоо бүтээлч байсан зорилгууд, мөрөөдлүүд зэрэгтэй холбоотой ухаарлууд ирж болно. За тэгэхээр аль болох магадгүй амьдралаас ад жаргал таашаалыг хойшин тавьж исэн. За үгүй бол одоо романтик харилцаа болцоо амьдралаас авж байгаа ад жаргал таашаал бүтээлч байдлаа хүртэл контрол хийх гэж оролдож байсан бол энэ сэтгэл хөдлөл мэдрэмжүүдээ энэ тэргэс артай холбоотойгоор тавьж явуулаарай гэж зөвлөмөр байна. За түүнээс гадна аль болох илүү өөрөө өөрийнхөө чин сэтгэлээсээ зүрхнээсээ гаргаж байгаа зүйлийг хийхийн тулд та өөрөө өөрийнхөө магадгүй дотоод сэтгэл хөдлөл мэдрэмжийг аюултай зүйл үгүй бол удирдах ёстой зүйл гэж бодохоо
аль болох болоод сэтгэл хөдлөл мэдрэмжүүдээ айцуудаа хүлээж авах юм бол эсвэргээрээ энэ танд илүү таатай байдлаар илрэх боломжтой болов уу гэж бодож байна. Жинлүүрийн орд, жинлүүрийн мандалд нар сар. За жинлүүрийн ордныхны маань хувьд энэхүү тэргэл сар материйн ордонд тохиож байгаа тэргэл сарантай хэдийн маань дөрөвдүгээр гэр дээр болж байна. За дөрөвдүгээр гэр нь болохоор өөрөө гэр бүл гэр орон за бага насны дурсам сэтгэл хөдлөл мэдрэмжүүд тоцтгэлзэн хувьд илүү амар амгалан тайван байдал хувийн амьдралыг илтгэж идэг. За ингэснээрээ гэр бүлийн үүрэг хариуцлага хүүхэд наснд болж исэн зүйлс дурсамжууд амьдрах орчин ээж автайгаа байгаа холбоотой сэдвүүдээр илүү бүх зүйл тодорч ирэх ямар нэг ухаарлууд орж ирж магадгүй. За гэртээ үнэхээр тайван байгаагүй илүү үгүй бол аав ээжтэй холбоотой энэ асуудлууд ийм л байсан юм байна гэдэг байдлаар ухаарлууд орж ирэх боломжтой. За гэхдээ энэхүү аа дахиад тэргээл сарны удирдагч гараг болох санчир гараг маань та хэд маань 7 дугаар гэр дээр байрласан байна. За тэгэхээр энэхүү гэр бүлийн асуудлууд харилцаа холбоо таны одоо магадгүй үерхэж байгаа хүн үгүй бол гэрлэлттэй үгүй бол бизнесийн хамтралуудтай үгүй бол үйлчлүүлэгчтэй шууд утгаараа холбогдно гэсэн үг. За тэгэхээр илүү ойр дотн байгаа харилцаандаа магадгүй илүү шулуун шударга харилцан яриа хэрэгтэй. За түүнээс гадна тодорхой хэмжээгээр хил хязгаар тавих за илүү төлөвсөн байдлуудыг танаас шаардсан байх болов уу гэж бодож байна. За мэлхийн ордон дээр буд гараг маань хурж байгаа бөгөөд Пархасад гарагтай холбогдсон байгаад энэ таны 10 дугаар гэр дээр тохиож байгаа учраас нэр хүнд статус за үгүй бол бусдад харагдах байдал ажил мэргэжил карьер статустай холбоотойгоор одоо хуучин ярианууд үгүй бол одоо илүү сэтгэл хөдлөсөн гинтийн шийдвэрүүд за үгүй бол үүрэг хариуцлагууд үгүй бол одоо илүү үнэлэгдэх зүйлсүүд гарч ирэх боломжтой. За гэхдээ ерөнхийдөө бол яг энэ таны 1 4 7 болох одоо илүү чартны тулгуур гэрүүд дээр тохиож байгаа учраас нэлийн хүчтэй нөлөөлөх болов уу гэж харж байна. За тэгэхээр ерөнхийдөө бол гэр орон ажил харилцаа холбоо бөгөөд өөрийгөө авч явах зүйлтэй холбоотой тэнцвэр маш их хүчтэй хэцүү санагдаж байгаа байж магадгүй болов уу гэж харж байна. За тэгэхээр аль болох гэр бүлийн бүх хүний амар амгалан тайван байдлыг өөртөө та үүрч хариуцаж за ялангуяа жинлүүрийнхэн маань одоо ингэж нөгөө ив найрамдлыг хадгалах гэж зохицуулж идэг дунд нь өөрөө жиргэвч болох гээд идэг учраас тиймэрхүү одоо үүрэг хариуцлагыг өөртөө үүрээд байгаа бол энийг аль болох тавьж явуулаарай гэж зөвлөмөр байна. За дахиад гэр орондоо гэр бүлийнхэнтэйгээ тайван байхын тулд за харилцаа холбоо бөгөөд ажил мэргэжилтэй холбоотой тодорхой хэмжээгээр илүү хил хязгаар тавих, зохицуул зурах шаардлагатай байх болов гэж харж байна. Хилэнцгийн орд, хилэнцгийн мандалд нар сар. За хилэнцгийн ордныхны хувьд энэхүү материйн ордонд тохиож байгаа тэргэл саран та хэдийн маань 3 дугаар гэр дээр болж байна. За 3 дугаар гэр нь өөрөө таны оюун ухаан бодол санаа дуу хоолой бусдад харилцах байдал за ойр дотны хүмүүс ах トゥ бичих ярих зэрэг байдлыг тань илэрхийлж идэг. За тэгэхээр нэг яриа нэг хин нэгний хэлсэн мессеж заагүй бол бичих баримт нэг танд төрсэн санаанууд бодлууд ерөнхийдөө бол илүү чухал болох за ямар нэг хэлэх гээд исэн зүйлээ хит удаан хугацаанд хойшлуулж байсан бол эдгээртэй холбоотой зүйлээ та хэд маань илүү бодтой харах боломжийг энэхүү тэргэл сар маань олгох болов гэж харж байна. За дахиад энэхүү тэргэл сарны удирдагч гараг болох санчир гараг та хэдийн маань 6 дугаар гэр дээр байрласан байгаа учраас тухайн харилцаа холбооны асуудал, таны ажлын орчин нөхцөл, за бусдад туслах, үйлчлэх, эрүүл мэнд, өдөр тутмын үүрэг хариуцлагатай холбоотой байсан байж болно. За тэгэхээр ажлын орчин, өдөр тутмынхаа амьдрал, эрүүл мэндтэй холбоотой асуудлууд дээр илүү тодорхой оновчтой төлөвсөн харилцаа яриануудыг хийх шаардлагатай байсан байж магадгүй. За буд гараг маань ухрах хөдөлгөөн таны 9-р гэр дээр Пархасад гарагтай холбогдоод хийж байгаа учраас за таны ихтгэл үнэмшил сурах за үгүй бол боловсролоо ахиулж байгаа, дээшлүүлж байгаа ямар нэг зүйлийг зааж байгаа. За түүнээс гадна аялал жуулчлал гадаад улс оронтой холбоотой одоо хуучин асуудлууд сэдвүүд дахиж гарч ирэх. За ингэснээрээ одоо жижиг ярианууд ч гэсэн таны одоо амьдралыг үзэх том үзлийг бодлыг өөрчлөх боломжтой харагдаж байна. За тэгэхээр энэ тэргэл сартай холбоотойгоор та хэд маань хилээгүү дарж яваад гинт ямар нэг зүйлийг тесрэлттэй дэлбэрч хэлдэг юм зүй тогтол байгаа бол тухайн зүйлийг аль болох тавьж явуулаад асуудлыг жижиг байгаа дээр нь хэлж залруулж ахыг та хэдтэй зөвлөмөр байна. За түүнээс гадна одоо өдөр тутамдаа болж байгаа
хэлж байгаа зүйлс тань ч гэсэн одоо таны амьдралын бүтэц өдөр тутмын үүрэг хариуцлага, эрүүл мэнд, хуваарлалт илүү зэрэгтэй холбоотой бүх зүйлийг илүү хөнгөн амархан болгох боломжтой учраас а аль болох үгээ дараад идэг зүйл байх юм бол хэлээрэй гэж зөвлөмөр нь. Гэхдээ үгээ хэлэхдээ ч гэсэн илүү бодлоготой, болгоомжтой, зөв оновчтой хэлж сурах шаардлагатай байгаа болов уу гэж харж байна. Нумын орд, нумын мандалд нар сар. За нумын ордны охины хувьд энэхүү тэргэл сар Матрын ордонд тохиож байгаа тэргэл сар маань та хэдийн маань 2 дугаар гэр дээр болж байна. За 2 дугаар гэр нь өөрөө мөнгө, хөрөнгө, орлого, за түүнээс гадна өөрийгөө үнэлэх үнэлэмж, за таны хувийн материаллык зүйлстэй одоо холбоотой байдаг, бие махбодтой бас холбоотой байдаг. За ингэхлээр та хэд маань магадгүй санхүү өөрийнхөө үйлчлэгээ үзүүлж исэн бол тогтоосон байсан үн, зарлахууд, хадгаламж зэрэг зүйлтэй холбоотой, өөрийнхөө үн цэн бие махбодтой холбоотой бодит байдлаа илүү харах, үр дүнгээ харах боломжтой гэсэн үг. За тэгэхээр өөрийнхөө үн цэнийг илүү зөв үнэлж исэн байна уу? Хадгаламж одоо хадгалсан байлаа гэхэд тухайн нь одоо таны төлөвлөсөн байсан зүйл зөв байсан байна уу, үгүй байна уу? За үгүй бол өөрийнхөө үн цэнийг халдаагаад хин нэгнээр одоо доош нь даруулад байсан зүйлс байсан бол тэр нь ямархуу зүйл байгаад ямархуу үр дүнд хүрэх вэ гэдэг зүйлээ илүү тод том руу харах боломжтой байх нь. За гэхдээ энэхүү тэргэл сарны удирдагч гараг болох санжир гараг та хэдийн маань 5 дугаар гэр дээр байгаад байгаа учраас мөнгө хөрөнгө санхүү өөрийгөө үнэлэх асуудлуудын ард дандаа хайр дурлал, болцоо, бүтээлч байдал хүүхдүүд бөгөөд амьдралаас авах жаргал таашаал үгүй бол ямар нэг илүү том эрсдлүүдийг хүлээх сэдвүүд байна гэсэн үг. За тэгэхээр өөрийнхөө авьяас бүтээлч байдал амьдралаас авах аж аргал бая баясгаланг одоо мөнгө болгож ашиглахдаа хэд их айж исэн. За үгүй бол зүгээр одоо зугаа цэнгэлд хүртэл мөнгө зархаас айж исэн, хармалж исэн зүйлс байсан байна уу гэдгийг харах боломжтой байгаа болов уу гэж бодож байна. За мэлхийн ордон дээр буд гараг ухарж байгаа бөгөөд энэ нь бархасад гарагтай та хэдийн маань 8 дугаар гэр дээр холбогдож байгаа учраас дундын хөрөнгө мөнгө санхүү өөр ширзээл, итгэлцэл, дотны харилцаатай холбоотой сэдвүүд илүү томорч гарч ирж байгаа гэсэн үг. За тэгэхээр өөрийн мөнгө бөгөөд одоо дундын хөрөнгө мөнгө санхүү, за өөрийгөө үнэлэх үнэлэмж бөгөөд харилцаанд одоо ойр дотн байдал, итгэлцэлтэй холбоотой асуудлууд дээр хил хязгаараа илүү тодорхой болгох шаардлагатай гэсэн үг. За тэгэхээр магадгүй санхүүгийн үүрэг хариуцлагаас зугатааж исэн, үгүй бол мөнгөтэй холбоотойгоор өөрийнхөө үн цэнийг хэмжиж исэн, үгүй бол одоо романтик харилцаа, дотн харилцаатай холбоотойгоор өөрийгөө үнэлэх үнэлэмжийг унгаж исэн зүйлс байх юм бол эдгээр бодлоо, сэтгэл мэдрэмжүүд, зүтгэлүүдээ тавьж явуулахыг та хэдтэй зөвлөмөр байна. За тэгээд аль болох өөрийнхөө үн цэнийг мэдчихэж дундын хөрөнгө мөнгө санхүү бөгөөд одоо харилцаа холбоо, итгэлцэл, романтик харилцаатай холбоотой зүйлс дээр зөв сонголт шийдвэрүүд, хил хязгаарууд тавих боломжтой болох болов уу гэж харж байна. Матрын орд, матрын мандалд нар сар. За матрын ордны хувьд энэхүү тэргэл сарн та хэдийн маань 1-р гэр дээр буюу таны ордон дээр тохиож байна. За ингэснээрээ та өөрөө хэн бэ? Бие махбодын хувьд ямархуу байгаа вэ? Амьдралд юунд зорж байгаа, чиглэж байгаа вэ? Өөрийгөө харах үзэл бодол ямархуу байгаа вэ гэдэг зүйлсийг илүү тодруулж харах болно. За тэгэхээр ерөнхийдөө бүтэн жилдээ тохиож байгаа хамгийн хүчтэй тэргэл саруудын нэг бол энэ байх болно. Та хэдийн маань хувьд. За тэгэхээр хэн одоо энэ цаг хугацаанд буюу жилийн хугацаанд магадгүй та хэн болсон бэ? Үгүй бол одоо амьдралынхаа туршид ямар хүн болсон байна вэ? Хүчтэй байна уу? Үгүй бол магадгүй зарим зүйл дээр илүү хатууцсан зүйлс байсан байна уу гэдэг байдлаар өөрөө өөртөө нүүр тулах болов гэж бодож байна. За гэхдээ энэхүү тэргэл сарны маань удирдагч гараг болох санжир гараг та хэдийн маань 4-р гэр дээр байрласан байгаа учраас таны одоо хэн бэ гэдэг зан чанар, өөрийгөө харах байдал, амьдралын зорилго чиглэл зэрэг нь болохоор гэр бүл, гэр орон, сэтгэл зүйн амар амгалан тайван байдал, за бага насны зөв тогтолтой холбоотой, за түүнээс гадна аа гэр бүлийн амьдралтай ерөнхийдөө бол илүү холбоотой байх болов уу гэж бодож байна. За тэгэхээр магадгүй гэр бүлтэй байгаа одоо үгүй бол гэр бүлийнхнийхээ хүсэж байгаа зүйлийг та өөрийнхөө зан чанар хэн бэ гэдэг зүйлийг болгочихсон байна уугүй байна уу? Энэ хоёрын хоорондын ялгаа, уялдаа холбоо хамаарал бөгөөд ялгаа зааг хаана байна вэ гэдэг зүйлийг илүү тодорхой харах болов уу гэж бодож байна. За буд гараг маань ухралтанд бархасад гарагтай холбогдоод та хэдийн маань 7 дугаар гэр дээр мэлхийн ордон дээр болж байгаа. За энэ нь болохоор 7 дугаар гэр нь өөрөө харилцаа холбоо гэрлэлт за
илүү одоо бизнесийн хамтралууд үйлчлүүлэгчд илүү дотн байгаа үйлчлүүлэгчдийг илэрхийлж байдаг. За тэгэхээр эдгээртэй холбоотой магадгүй хуучин ярианууд үгүй бол илүү том ухаарлууд за үгүй бол одоо хостойгоо холбоотой илүү том том дүгнэлтүүд энэ цаг хугацаанд гарах боломжтой. За тэгэхээр аль болох бүх зүйлийг ганцаараа үүрдэг, бүх үүрэг хариуцлагыг ганцаараа үүрдэг, бусдаас тусламж авдаггүй гэсэн иймэрхүү үзэл бодолтой, дүр зурагтай ганцаараа одоо бүх зүйлийг чаддаг, мэддэг хүн байсан бол энэхүү одоо дүр зургаа аль болох та хэд маань ойрхоод бусдаас харилцаа холбооноосоо за гэр бүлтэй холбоотой одоо ийм хуучин байсан зөө тогтол аав ээжийнх нь тань нөлөөлж исэн байдал одоо байгаа гэр бүлийн одоо ийм асуудал зэргээс аль болох өөрөө өөрийгөө салгаж өөрөө өөрийгөө хинбэ гэдэг зүйлийг илүү сонсох, сонгох. За тэгээд дахиад бусдаас ч гэсэн тусалцаа дэмжлэг гуйх, өөрөө өөрийнхөө сэтгэл хөдлөл мэдрэмжийг ч гэсэн илүү зөв илэрхийлээрэй гэж та хэдий зөвлөмөр байна. Хумхын орд, хумхын мандал, нар сар. За хумхын ордныхны хувьд энэхүү тэргэл сар нь та хэдийн маань 12 дугаар гэр дээр болж байгаа. За 12 дугаар гэр нь өөрөө болохоор магадгүй өөрөө өөрөөсөө нуучсан байсан сэтгэл хөдлөл мэдрэмжүүд, ядаргаа, амралт за дахиад одоо сүнслэг байдлаар ямар нэг зүйлийг тавьж явуулах хэрэгтэй байсан зүйлс амьдралаа илүү одоо эргцүүлж бодох, далд ухамсартай холбоотой зүйлсийг илэрхийлж байдаг. За тэгэхээр магадгүй энэ тэргэл сарны үед та хэд маань гаднаасаа одоо ийм зүйл болж байна гэдэг байдлаар илүү одоо ямархуу нэг зүйл илүү тод харагдахгүй байсан ч гэсэн сэтгэл дотроо таны мэдрэмжэн дээр илүү хүчтэй илэрх болно. За магадгүй ямар нэг байсан одоо хэдэн жилийн туршид, хэдэн сарын туршид хураачихсан байсан ядаргаа за үгүй байсан бол магадгүй одоо хаагаагүй байсан сэтгэл хөдлөл мэдрэмжүүд, бодлууд энэ үед илүү гарч ирээд тодроод за үгүй бол буруу байгаа мэдрэмж, айцууд, төгшөөрүүд, гмийн мэдрэмжүүд гарч ирээд энэ үед ерөнхийдөө бол аль болох тэрнтэй холбоотой зүйлсээ хараад ухаарах боломжийг танд олгох болно. За гэхдээ энэхүү тэргэл сарны удирдагч гариг болох санчир гариг та хэдийн маань 3 дугаар гэр дээр байрласан байгаа учраас одоо тухайн зүйлсийг тавьж явуулахдаа та энэ нь таны одоо харилцаа холбоо үг хэл яриа тэр зүйлсээ илэрхийлэхтэй холбоотой байх болно. Та юуг магадгүй хэлээгүй өнгөрөөсөн байгаа вэ? Ямар бодол таныг дотроос тань магадгүй дараад хойш нь татаад үгүй гэд дараад байгаа вэ? Ямар яриаг одоо яриад хаах, эцлэх хэрэгтэй байгаа вэ гэдэг зүйлсийг илүү томруулан харах болно. За буд гариг маань мөн мэлхий ордон дээр бархас зодтой холбогдоод та хэдийн маань 6 дугаар гэр дээр ухрах хөдөлгөөн хийж байгаа учраас эрүүл мэнд, ажлын орчин нөхцөл, ажлын одоо өдөр тутмын үүрэг хариуцлага зэрэгтэй холбоотойгоор илүү тодорхой ойлголтууд гарч ирэх болно. За магадгүй өдөр тутмын амьдрал таны одоо амар амгалан тайван байдлыг тань дэмжиж гинөө сүйтгэж гинөө гэдэг байдлыг ч гэсэн бас харах боломжтой. За тэгэхээр аль болох илүү нөгөө чимээгүү төвчдөг. За ядарсан байсан ч гэсэн тухайн зүйлээ нуудаг, хэлэх ёстой зүйлээ магадгүй хэлэхгүй амаа барьдаг, дотроо хадгалдаг зүйлс байх юм бол тэдгээр зүйл тохиолдолд тавьж явуулаад аль болох хэлдэг. Өөрөө өөртөө амралтыг олгодог байхыг та хэдий бас зөвлөмөр байна. За түүнээс гадна амархын тулд одоо зөвхөн ажлаа багасгах гэхээсээ илүү өөрөө өөрийнхөө үг хэл яриа бодол, оюун ухаан санаа бүгд өдөр тутмын амьдрал дээр цагаа урж байгаа зүйлээ ч гэсэн аль болох цэгцлэх, тэрнтэйгээ илүү тулж ажиллах та хэдд маань бас илүү өгөөжтэй байх болов уу гэж бодож байна. Загсны орд, загсны мандалд нар сар. За загсны ордныхны хувьд энэхүү тэргэл сарн та хэдийн маань 11-р гэр дээр тохиож байна. За 11-р гэр нь өөрөө найз нөхөд урт удаан хугацааны зорилго, таны одоо нийгмийн хүрээлэл, харилцаа холбоо зэргийг илэрхийлж идэг. За ингэснээр магадгүй найз нөхөд үзэгчид үгүй бол хамдарж байгаа хүмүүс нийгмийн хүрээлэл урт удаан хугацааны зорилго алсын хараа зэрэгтэйгээ холбоотой зүйл ямар нэг зүйл танд илүү тодорхой болох энэтэй холбоотой үр дүнгээ харах боломжтой. За магадгүй таныг тойрон байгаа хүмүүс таны ирээдүйдээ нийцсэн хүмүүс байна уугүй юу? Зөв хүмүүс байна уугүй юу гэдэг зүйлийг асуух харах боломжтой гэсэн үг. За гэхдээ энэхүү чартны одоо энэхүү тэргэл сарны удирдагч гараг болох санчир гараг та хэдийн маань 2 дугаар гэр дээр байрласан байна. За тэгэхээр энэхүү таны найз нөхөд таны одоо хүрээлэн байгаа нийгмийн хүрээллийн хүмүүс урт удаан хугацааны зорилго мөрөөдлийн магадгүй цаад асуудал нь өөрөө өөрийгөө үнэлэмж за таны хувийн материалын эд зүйлс мөнгө хөрөнгө санхүүтэй холбоотой байсан байж магадгүй. За тэгэхээр энэ юу гэсэн үг вэ? Магадгүй өөрөө өөрийнхөө үн цэнийг мэдэхгүй байгаад буруу хүмүүстэй, буруу зорилготой, буруу нийгмийн хүрээлэлд өөрөө өөрийнхөө энергийг өгөөд байсан зүйл байсан байна уу гэдгийг илүү тодорхой харах боломжтой гэсэн үг байна.
За буд гариг маань Парасит гаригтай холбогдоод мэлхий ордонд та хэдийн маань 5 дугаар гэр дээр хурах хөдөлгөөн хийж байгаа учраас бүтээлч байдал, хайр дурлал, амьдралаа сахах жаргал, таашаал зэрэгтэй одоо холбоотой дахиад илүү тодорхой ойлголтууд орж ирэх боломжтой. За тэгэхээр хуучин байсан бүтээлч мөрөөдөл, за үгүй бол хуучин романтик харилцаа хуучин болж исэн хүмүүс, за үгүй бол хуучин амьдралаас авахын одоо тулд хийдэг байсан аз жаргалтай мэдрэмж авдаг байсан хийдэг байж байгаад орхичихсан байсан зүйлээ дахиад одоо эргцүүлж харах бодох болно. За тэгэхээр энэ үед та хэд маань аль болох бусдад таалагдах гэж өөрөө өөрийнхөө мөрөөдлийг өөрөөр хонь бэ гэдэг зүйлийг өөрчлөх. За үгүй бол аа нийгмийн хүрээлэлтэй байгаа орчин нөхцөлтэй харьаалагдахын тулд багтахын тулд өөрөө өөрийгөө жижигрүүлсэн дарсан зүйл хийж исэн бол тухайн сэтгэл хөдлөл мэдрэмжийг бүх зүйлийг тавьж явуулаад тухайн зүйлсийг зогсоохыг та хэдтэй зөвлөмөр байна. За тэгээд өөрөө өөрийнхөө үнэлэх үнэлэмж бөгөөд бүтээлч байдалтай одоо байдал дээр илүү анхаарад энэтэйгээ холбоотой ирээдүйн мөрөөдөл зорилгоо тодорхойлохыг та хэдтэй бас зөвлөмөр байна. За энэ хүртэл сонсон та хэдтэй баярлалаа. Ойлгомжтой байсан болов уу гэж найдаж байна. Дараагийн бичлэгээрээ уулзтлаа. Түр баяртай.